Та бүхэн анзаарсан бол пестицидийн хаягн дээр хэрэглэх заавар нэлээд төвөгтэй байдаг. Хамгийн чухал тусгаалan анхаарах шаардлагатай зүйлийн нэгд пестицидийг хэдийн хэмжээгээр хэрэглэх норм хэмжээ юм. Хэдийгээр нэг пестицидийн тухай ярьж байгаа боловч таны хамгаалах гэж байгаа таримлын төрөл, ямар хортонтой тэмцэх гэж байгаа болон тухайн хөрсний шин чанараас хүртэл хамаарч норм хэмжээ нь харилцан адилгүй байх боломжтой тул хэрэглэх нормын жагсаалтыг бичиж өгсөн байдаг. Одоо бүгдээрээ таримл болон хортны жишээн дээр ярилцгаая. Ногоон сонгоны навчийг өвчлүүлсэн өвчний эсрэг Quadris Followable функцийг хэрэглэх гэж байна гэж бодъё. Тэгэхээр ямар хортонтой тэмцэх гэж байгаагаас хамааран хэрэглэх тунгийн хэмжээ өөр байна. Сонгоны навч өвчлсөн үед шошгон дээр бичснээр 6-аас 12 хүртэл унцыг 1 акр талбайд хэрэглэнэ гэж заана. Гэхдээ яг адилхан таримл дээр гуайлах өвчний эсрэг өөр тун хэрэглэнэ гэсэн байна. Энд бичснээр 9-өөс 15 унцыг 1 акр талбайд хэрэглэхийг зөвлөж байна. Зарим үед адилхан хортны эсрэг боловч таримл нь өөр байхад тухайн бүтээгдэхүүнийг өөр тунгаар хэрэглэх болдог. Жишээлбэл таны луван гуайлах өвчнөөр өвчлөөд түүний эсрэг зөвлөмж ёсоор 15.5 унцыг 1 акр талбайд хэрэглэсэн гэж бодъё. Одоо тэгвэл улаан лойлонд хэдий хэмжээгээр хэрэглэхийг нь харцгаая. Өөрөөр хэлбэл яг адилхан өвчний эсрэг таримлууд нь өөр байгаа тохиолдолд пестицидийн хэрэглэх тун хэмжээ адилхан байж болох уу? Хэрвээ та шалгах юм бол улаан лойл гуайлах өвчнөөр өвчлөхөд адилхан пестицидийг хэрэглэх боловч тунгийн хэмжээ өөр байна. Улаан лойлын гуайлах өвчний эсрэг хамаагүй бага, буюу 1 акр талбайд дөнгөж 5-аас 6.2 унц байх нь элбэг байдаг. Өөр бас анхаарч байх ёстой чухал зүйл нь хаяг шошго дээр тухайн пестицидийн хамгийн их норм хэмжээг зааж өгсөн байгаа. Тухайн ургалтын сезонд хэрэглэж болох хамгийн их норм хэмжээг хаяг шошгон дээр зааж өгсөн байдаг. Дараагийн жишээн дээр би хамгийн өндөр тунгаар хэрэглэх үеийг нь тайлбарлаж хэлнэ. Жишээлбэл Чинх гэдэг фермер брокколи буюу цэцэгт байцаа тариалдаг бөгөөд өнгөрсөн жил таримлын навчин дээр альтернароид өвчин гарсан байна. Тийм учраас энэ жил Чинх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахар шийдсэн бөгөөд Quadris Followable функцийг 1 акр талбайд 15.5 унцын хэмжээтэйгээр өвчин гарахаас өмнө цацгаар төлөвлөсөн байна. Мөн тэрээр энэ пестицидийг таримлын ургалтын үеийн турш цацаж хэрэглэхээр болсон байна. Урьдчилсан байдлаар ийм тун хэмжээтэйгээр наад зах нь 6 удаагийн давтамжтайгаар функцийг хэрэглэнэ гэж тооцоолсон байна. Үнэхээр энэ пестицидийг ингэж хэрэглэж болох хэсэгтэр пестицидийг дагалдан ирсэн хаяг шошгыг хараад саналаа хэлцгээе. Чинх 1 акрт 15.5 унцын нормоор 6 удаагийн давтамжтай хэрэглэж болох уу? Хаяг шошгонд зааснаар энэ бүтээгдэхүүнийг таримлын 1 сезонд хэрэглэх хамгийн дээд хэмжээ нь 92.3 унц гэж тэмдэглэсэн байна. Тэгэхээр 15.5 унцын хэмжээг 6 удаагийн давтамжтайгаар хэрэглэхэд нийт талбайд хэрэглэсэн хэмжээ нь 93 унцын хэмжээтэй тэнцэж байгаа нь Quadris-ийн зааварт бичсэн зөвшөөрөгдөх хэмжээ болох 92.3 унцын хэмжээнээс хэтэрч байна. Тийм болохоор Чинхийн хувьд пестицидийн хэрэглэх давтамжаа цөөрүүлэх эсвэл 1 удаа хэрэглэх үеийн тун хэмжээг багасгахгүй бол хэрэглэх зааврыг зөрчигдөд хүрч байна. Гэхдээ зарим үед өөр бодолцож үзэх асуудлууд гарч ирдэг. Quadris Followable функцийн химийн идэвхтэй бодисыг азоксистробин гэдэг. Заавар тэмдэглэснээр таримлын ургалтын 1 сезонд азоксистробинийн 1 акр талбайд хэрэглэх хэмжээ 1.5 паундаас их байж болохгүй гэж заасан байдаг. Тийм учраас азоксистробин агуулсан өөр төрлийн пестицид, жишээлбэл азоксистар эсвэл quiltийг хэрэглэж байгаа бол азоксистробинийн 1 ургалтын сезонд 1 акр талбайд цацагдах нийт хэмжээг маш сайн бодолцох ёстой болдог байна. Пестицидийг хэрэглэх тунг тогтохдоо Чинх бас цэсвэрлэх чадамжийн менежментийн өдрөмжийг бодолцох ёстой. Энэ зааварт дурдсанаар үйлчлэгээ үзүүлэх байдлаараа ондоо байх химийн бүлэглэлтэй өөр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэж солихоос өмнө зөвхөн 2 удаа Quadris Followable функцийг хэрэглэсэн байх ёстой гэж заасан байдаг.
буяа хэдий хэмжээний нормыг сонгох гэж байгаа тохиолдолд энэ бүхэн маш чухал юм. Жинхэнэ хувьд хэрвээ өөр төрлийн функцидийг хэрэглэхээр төлөвлөж байсан бол азоксистробийн агуулсан бүтээгдэхүүнийг өөрийн брокколийн талбай дээрээ 1 акр талбайд 1.5 унцын тунгаар 2 удаа дараалан цацхаас илүүгээр хэрэглэж болохгүй гэсэн үг. Хамгийн ихэнд миний хэлж байсанчлан тухайн пестицидийн зохих тун хэмжээг тодорхойлоход авч үзэх ёстой чухал хүчин зүйлд талбайн хөрсний шинж чанар ордог. Маш нарийн ширхэгтэй хөрс ихэвчлэн шаварлаг хөрсүүд эсвэл органик масс ихтэй нөхсөв бахтай хөрс зөнхөлдөг. Ийм учраас ус болон пестицид хөрсний ширхэгт илүү барьцалдан наалдаж, хурдан хөдөлж хөрсөнд нэвчиж чаддаггүй. Ингэснээр тухайн пестицид ургамлын үндэсний систем болон хөрсний хортонд очиж үйлчлэх нь тааруу болдог. Харин бүдүүн том ширхэг бүхий хөрс байвал пестицид хөрсний нөхсвээр хурдан дамждаг. Ийм төрлийн хөрсөнд илсэрхэг хөрс хамаардаг байна. Тийм учраас зарим хаяг шашхан дээр хөрсний шинж чанараас нь хамаарч хэрэглэх тунг заасан байдаг. Хэд хэдэн төрлийн илсэрхэг хөрс байдаг учраас илсэрхэг төвчнээс нь хамааран цацах нормын хэмжээгч зааж өгдөг. Энэ капиролын шошгон тэмдэглэснээр хэрэглэх стандарт тунгийн хэмжээг 1 акр талбайд 2-оос 3.2 пинтийг хэрэглэнэ гэж заасан байна. Одоо бид дараах асуултуудыг бас бодолцох хэрэгтэй. Хэрэв та бүхэн энэ гербицидийг ширхэглэг элсэнцэр хөрс бүхий силантро гэдэг навчит ногооны талбай дээр хэрэглэх гэж байгаа бол хэдий хэмжээний тунгаар цацаж хэрэглэх вэ? Илсэрхэг ширхэглэх хөрсөнд пестицидийг цацахад амархан хөрсөнд дамжин шингэдэг учраас 1 акр талбайд 2 пинт хүртэл бага хэмжээгээр хэрэглэнэ. Тэгвэл органик бодисын агуулмж ихтэй хөрсөнд яах вэ? Пестицидийг цацсны дараа хөрсний хэсгүүдэд наалдаж үлдэх учраас илүү өндөр тун буюу 1 акр талбайд 3.2 пинтийг хэрэглэнэ. Хамгийн гол нь таримлын нэг ургалтын сезонд хэрэглэх хамгийн дээд хэмжээ норм гэдгийг анхаараарай. Тэгвэл бүр элсэн хөрс бүхий талбайд яах вэ? Энэ гербицидийг элсэн эсвэл шаварлаг хөрсөнд хэрэглэж болохгүй байна. Өнөөдрийн танилцуулгыг дүгнэж хэлэхэд гербицидийн хэрэглэх тун хэмжээг тогтоохдоо дараах зүйн зүйлүүдийг заавал тооцож үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт таны тарьж буй тармил ургамалд хэрэглэх тун хэмжээг заавар дээрээс нэгтэлж харах. Хоёрдугаарт нэг ургалтын сезонд хэрэглэж болох пестицидийн хамгийн их норм хэмжээг тогтоох. Ямар нэгэн тэсвэрлэх менежментийн системийг бодолцох. 3-дугаарт таны талбайн хөрсний шинж чанартай хамааралтай ямар нэг анхаарах зүйлийг пестицидийн хаяг шашхан дээр бичсэн эсхийг шалгах. Пестицидийн хаяг шашханд заасан норм хэмжээг ягштал мөрдөж хамгийн их хэрэглэх тун хэмжээг хэтрүүлэхгүй байснаар хууль бус пестицидийн үлдэгдлийн асуудалтай тулгархаас зайлсхийх болно гэдгийг санах хэрэгтэй.